За бүгдээрэнд байна. Баярын төргийн манайхаа Монголд Европод аюул том баяр болж байгаа шүү дээ тий. Солонгос дээрээ нэх их яхаа болжээ. Одоо эхэндээ ирээд удаагүй байхдаа уг нь бол тий ингээл цэцэг бараг л авах хэрэгтэй гэж боддог байсан чи одоо яах вэ гэ тий. Тэгдэг болсон байна шүү дээ. За тэгсэн ч гэсэндээ цэцэг авахгүй ч гэсэндээ манай хүн бас дандаа эмгтээчүүд байдаг болохоор манай гэрт бас хөөрхөн баярлуулах ах шиг байна. Тийм дээ би энэ болохоор хичээл хийх гээд ороод ирсэн байна. За тийм өнөөдөр болохоор ихчлэн би дандаа л маркетинг дээр би оногдох юм тий. Хаяасан бүтээгдэхүүн хичээл зааж үзэх юм байна тий. Тэгээд ямар ч ясан юу заах вэ гэж бодож байгаад шинэ хүмүүс зориулсан. За тэгээ бас мэдээллийн чанартай зүйлийг бас ингээд оруулъя гэж бодоод ороод ирлээ. Тэгээд сайт шинжлэгдээд удаагүй байгаа. Тэгээ хүмүүс нөгөө нэг айгүйх ингээд тэрнээс болоод мэдгүйгээсээ болоод одоо нөгөө нэг мэдгүйгээсээ болоод айдигараа нэвтэрч орж чадахгүй тийм ээ. Тиймэрхүү асуудал зөндөх тулгарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг яагаад тэгэхээр мэдээж энд мэддэг хүмүүс байгаа байх, мэдхгүй байгаа тийм ээ. Өөрийнхөө гишүүдийг ч юм уу заавал орж ирээ сонсоорой гэж хэлээсэй гэж хүсэж байна. Тэгээ би уг нь бол өнөөдөр тэгээд яг Мартин 8 болохоор зэрэг яалтчгүй үйл ажиллагаатай тийм ээ тийм хүмүүс ч гэсэн байгаа баха орж байгаа тийм хүмүүс байгаах. За тэгсэн ч гэсэндээ за боломжгүй байсан ч гэсэндээ энэ цаг дээр орж ирээд бас камера өгөхгүй ч гэсэндээ сонсоод аваарэ гэж хэлээсэй гэж хүсэж байна. За тэгээд айгүй бүгдийг нь ингээд өөрчилж чадаагүй ч гэсэндээ ер нь сая ингээд сайтн дээр өөрчлөгдсөн Монголын одоо тийм маркетингийн өөрчлөлтүүдийг ингээд ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг жоохон ингээд хуучин маркетинг дээр оруулж өгөөд ингээд чимэглэлээр болгоод ингээд бэлтгэсэн байгаа. За тэгээд миний хувьд хэм бо Diamond Master цолтой инх туяа гэдэг. За 2026 онд бол цол ахихын төлөө хичээж ажилланаа гэж бодож төлөвлөж ажиллаж байгаа. За тэгээд хэдүүлээ хамтдаа миний бэлтгэсэн бас презентацийг хараад бүгдээрээ хамтдаа өнөөдөр нэг зүйлийг ч гэсэндээ ойлгож байгаа тийм. Одоо би өөрөө мэдчихэж авч ийж би ч гэсэндээ өөрийнхөө багийн гишүүдэд бас ингээд тий дамжуулж чадах болно. Тэгээ би өөрөө мэдээг өгөхөөсөө болоод багийн гишүүд маань ч гэсэндээ алдаа гаргах ч юм уу ийм тохиолдол зөндөх гардаг учраас за хичээлийн эхэндээ энэ үг айгүй надад ингээд таалагдсан. Энэ ч гэсэндээ бас Монголын маркетингийн төлөвлөгөөнд шинжилэлт орсноос хойш тийм ээ бас ингээд шин гоё ийм бас тийм ээ хүний амьдралд хэрэгтэй манай баг хангал захидлын маань гаргасан ийм дөрвөн бүртгэх юм уу тийм ээ зорилго гэх юм уу ийм гоё үг байгаа. За бид нар ер нь Atami-г хийхийн тулд тийм Atami болохоор биднэрт юуг одоо тийм ээ юуг одоо биднэрт ингээд зориулж өгдөг вэ? Би өчигдөрхөн нэг Монгол хүмүүсийн чэнэл одоо Atami-гаас Монгол хүмүүсийн лекцэг аягүй сонсдог болсон. За тэгээд энэ дээрээс би шинэхэн шороноос мастрын тэр юг сонсож байхдаа би тэр хүнийг яг ингээд энэ хүн яагаад Atami хийжсэн чи алга болчихоо гэд миний хүсэн хүлээж ирсэн хүн энэ удаагийн 3 сар шинэхэн шороноос мастер болоод гарч ирсэн байсан байхгүй юу. Тэр хүний тэр хүн бол Солонгос Монгол хоёрын хооронд ингээд холбоотой ажиллаж исэн хүн. Тэгээ тэр хүний ингээд нулимстай тийм ээ сэтгэлдээ ярьж байгаа амжилттай ихний сэтгэлдээ ярьж байгаа тэр үгэн дотроос би юг ойлгож авсан байх. Atami бид нар тэнцвэртэй амьдралыг тийм ээ. Atami бид нар тэнцвэртэй амьдралыг тийм ээ бий болгохын тулд бид нар Atami бид нарт өгсөн. Тэ гэжсэн. За тэгээ Atami-гийн тэнцвэртэй амьдрал нь хаана тийм ээ ингээд нуугдж байдгүйс зэрэг үнэхээр баг хангал захирал маань тийм ээ тэнцвэртэй шудраг урамшууллыг тийм ээ гişүү одоо тийм ээ урамшуулал авч байгаа гişүүн бүрийн төлөө одоо тийм ээ ингэж шийдэж ингэж системийг бий болгосон дотор оршиж байгаа. Тэр хүний хэлсэн үг нь надад болохоор юу гэж энэ үг айгүй гоё санагдсан. Мэдээж Atami хийхэд за энэ шинэ нөхөн хүмүүс ихвчлэн байхгүй дандаа бизнес эрхэлж байгаа хүмүүс байсан. Atami хийхэд та тийм ээ шантармаар үүсчихсэн байна. Тэ шантармаар үүсчихсэн байна. Хаях үүсчихсэн байна. Болох үүсчихсэн байна. Гэт нулимс нь ингээд хоолон зангираад хэлчихсэн байхгүй. Гэсэн ч гэсэн хизээж та битгий бууж өгөөрэй гэжсэн байхгүй. Тэр хүн нэг миний мэдхийн хийж явах үедээ Atami-г бараг тийм ээ нээлттэй хийхээс бүр 10 жилийн өмнөөс бага бэлтгэж хийж исэн бизнесмен байхгүй. Би тэрийг үнэхээр би яагаад чимээгүй болчих вэ? Яагаад Монголын тайзан дээр гарч ирэхгүй байна гэсэн чинь 3 сарын амжилтын актем дээр тэр хүний сэтгэлээ хэлхийг нь сонсож байгаа. Тэр яагаад гэвэл би айгүйх нэг хичээлийг нь сонсож Atami-г хэлхийг сонсдог байсан учраас
За энэгээр дамжуулаад юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зэрэг Ятами бол амархан бизнес үлдвэр биш тийм ээ. Зөндөө их хүч хөдөлмөр, зөндөө их танд шалгуур тийм ээ. Бид нар зөндөө их шалгуурыг шаарддаг болно. Тийм ээ болоод хаях үе ч гэсэндээ надад тулгарна тийм ээ. Унаад тийм ээ сэтгэлээр унаад унах үе тийм ээ. Унаад би одоо хийж ийн үгүй юу гэх тийм үе ч гэсэндээ тулгарна. Харин тэр үед та тийм ээ тэнцвэртэй амьдралыг бий болгохын тулд хайртай хүмүүсийн төлөө би үнэхээр тийм ээ санхүүгийн боломжтой бүх зүйл хийж өгөхийг хүсэн бүх зүйлээ хийдэг болгохын тулд та хизээ шүтгий бөөж өгөөрэй гэдэг үг надад айгүй гоё санагдсан. Тэгээд та бүхэн ч гэсэндээ хизээ шүтгий бөөж өгөөрэй тий. Тэгээ бөөж өгөхгүй байх ганцхан шалтгаан нь юу вэ гэхлээр зэрэг миний хувьд болохоор ингэдэг байхгүй. Мэдээж би ч гэсэн та бүхэнтэй адилхан би амжилтанд хүрээд үзсэн хүн биш. Би амжилтанд хүрэхийн төлөө амжилтанд хүрсэн хүмүүсийн тийм ээ тэр мөрөөр алхаж байгаа амжилтанд хүрсэн хүмүүсийг даган дуурайж тэр замаар алхаж тэр оргилд хүрэхийн тулд би хичээж яваа яг адилхан та нартай адилхан нэг бизнесмен. За миний хувьд итгэл сэтгэлээр уунаа тийм ээ энэ хэцүү байх үедээ яадаг вэ гэхээр зэрэг за машин бензин дуусах юм бол бензин хийж иж явдагтай адилхан миний хувьд гэх юм бол семинар сонсдог. YouTube-ээс намайг тийм ээ дахин босгох тэр семинарыг өдөр болгон сонсдог. Хэцүү байх үедээ, шантрах үедээ тийм ээ ухралт хийх гэж байгаа тэр үедээ би YouTube-ээс үргэлж семинарыг сонсоод дахин өөрийгөө цэнэглээд урагшаалах эрч хүчийг би ингээд дахин олж авдаг байгаа. За тэгээд энэ үгэнд зориулсан тийм ээ энэ үгийг бас ингээд хэлээд маркетингийн хичээлээ бас эхэлье гэж бодогдсон байна. За хамгийн түрүүнд одоо бидний мэдэж байх ёстой зүйлүүд мэдээж Европод байгаа ч гэсэн Солонгост байгаа ч гэсэндээ Монголд байгаа ч гэсэндээ та бүхэн бүгдээрээ адилхан энэ зүйлийг мэдэж байх ёстой. За ихэвчлэн тийм ээ удаан одоо энэ бүр хуучны лидерүүд маань ч гэсэндээ сайт маань орж болохоо болчихлоо тийм ээ сайт өөрчлөгснөөс хойш магадгүй танд тийм ээ яг магадгүй танд тийм ээ би нэг югаар ороод хийцэн байж болно бизнесмэнд хэрэглэгчтэй зааж өгсөн чинь мэдэхгүй байж болохгүй байхгүй магадгүй танд тийм хэрэглэгч нь орж ирээд аппликейшн яа татах вэ гэдэг тийм ээ ийм асуудал тулгарх үед за Монголын сайт өөрчлөгдөөд Ятами Shop, Ятами Mobile гэдэг энэ хоёр аппликейшнаар одоо тийм та магадгүй аппликейшнээс онлайнаас татаад энэ рүү орох гэх юм бол орж болохгүй байх тийм ээ ийм асуудал тулгарх юм бол энэ аппликейшн татал буюу аппликейшн онлайн одоо Ятамигийн онлайн Монгол Солонгосын ашиглалтанд өөрчлөлт орсон байгаа. За тэгэхээр зэрэг ямар юугаар ингээд ордог болсон бэ гэхээр iPhone хэрэглэдэг хүмүүс маань тийм ээ iPhone хэрэглэдэг хүмүүс маань яг энэ дээр ингээд та бүхэн аягүй сайн тусахад оруулаад өгсөн баг. Мэдээж би Солонгос бизнес эрхэлдэг гэж болно. Гэхдээ танд Монгол бизнес эрхлэгч байх юм бол та зааж өгч чадвартай, зөвлөх чадвартай байх хэрэгтэй. Аль хэдийн тийм ээ чадвартай байхын тулд iPhone хэрэглэдэг хүмүүс тийм ээ iPhone link гэдэг энэ линкээр оронгууд аяндаа тэр хүнд энэ аппликейшнийг татаарай гэж гарч ирнэ. За Samsung хэрэглэдэг хүмүүст болохоор зэрэг яг энэ Samsung-ийн зориултын ийм тусгай ийм линк энэ аппликейшн байгаа. Яг энэ линкээр ингээд ороод та бүхэн ороод харах юм бол ороод үзэх юм бол нэг аппликейшнийг ингээд татах боломжтой. Яг л утасны iPhone, Samsung гэдгээрээ л өөр болохоос маш амархан энгийн болчихсон байхгүй юу? Ягаад Ятами компани ингээд тийм ээ өөрчлөлт хийгээд төвхтэй ингээд удаашруулад байдаг юм бэ гэхээр зэрэг хүмүүс зарим нь ингээд хүчин лидерүүд мэрс айгүй төвөгшөж исэн байхгүй. Гэхдээ яс юмн дээр чанарыг маш сайжруулад олон зүйлийг хийдэг байсан бол тийм ээ олон ийм үйлдэлийг хийдэг байсан бол хийх шаардлагагүй болоод маш энгийн ийм болгоод өөрчлөөд системийг маш ингээд автоматжуулаад ингээд гаргаад ирсэн байгаа. За тийм учраас та бүхэн тийм ээ магадгүй та тийм ээ хуучин аппликейшнтэй байгаад орж болохгүй байгаа бол тийм ээ спонсороос юм уу iPhone юм уу Samsung хэрэглэдэг юм уу тийм ээ тэрийг дагаад шинжлэхсэн аппликейшнийг татаж аваарай гэж хэлмээр байна. За тэгэхээр зэрэг Ятами бас нэг Ятамигийн одоо бидний хэрэгэл 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тийм ээ одоо борлуулагддаг тэр сайтнаас Азагийн сайт байдаг тийм ээ энэ Азаа гэдэг сайтн дээр өөр онлайн дэлгүүрүүд өөр онлайн за купон тийм ээ Amazon гэл одоо бүх дэлхийн нийтээр платформ ийм онлайн сайтууд байгаа шүү дээ тийм ээ тэр онлайн сайтнуудын дээр борлуулагддаг бусад одоо тийм ээ бүтээгдэхүүнээсэндээ энэ Азаа гэдэг энэ сайтн дээр Ятами компани зарим нэг бүтээгдэхүүн идэвхтэй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг энэ Азаа гэдэг сайтн дээр тэрэнд зарлуулж байгаа үннээс илүү хямдхан боломжийн үнэ. Дээрээс нь биднийг урамшуулал авахд дэмжлэг болохоор тэрэн дээр оноо тийм ээ бонус оноо биднэрт
өгөхөөр цалин урамшуул болгоод авах боломжтойгоор давуу талтайгаар энэ Азаа гэдэг сайтыг бас оруулаад ирсэн байгаа шүү гэдгийг бас ингээд хэлмээр байна. За тэгэхээр зэрэг Atami Shop Солонгос сайт, Atami Mobile гэдэг энэ хоёр сайтыг бодвол Монгол хэрэглэхээ болмоор магадгүй тантай холбоо бариагүй. Тэгээ холбоо бариагүй яг энэ сайтын дотор ороод харах гад байж байгаа хүмүүс байгаа бол тийм ээ магадгүй танаас асуугаа ч гэсэндээ та тэр хүнтэй холбогдоод сайт өөрчлөгдсөн учраас шинэ юугаар ороод орох гээд үзсэн чинь болохгүй бол тэр хүн тэгэл заа их шиг гэж хойшин тавих байхгүй. Тийм болохоор иймэрхүү жоохон чимэглэлээр зүйлээр бид нар бас ингээд анхаарлаа хандуулаад ажиллах юм бол бас нэг тийм ээ эргөө холболт тийм ээ гэдгийг бас бас нэг өөр хэлбэрээр хийж байгаа болоо гэж бодож байна. За нэг аппликейшн яагаад аппликейшн өөрчлөгдсөн бэ тийм ээ яагаад аппликейшн өөрчлөгдсөн бэ гэхээр нэг аппликейшнаас бид нар шууд бүх орны онлайн дэлгүүрт нэвтэрч орохоор болчихсон. Өмнө нь болохоор зэрэг яадаг байсан Монгол Atami Mobile гэж Монгол аппликейшн заавал татах шаардлагатай Солонгос тийм ээ аппликейшнийг заавал татаж авч Солонгос одоо тийм ээ одоо онлайн дэлгүүртүүд нэвтэрч орох. За Европ ч гэсэндээ бас яг адилхан байсан байх тийм ээ. За иймэрхүү байдлаар бид нар айгүй төвхтэй ингээд 2-3 аппликейшн тийм ээ нэг хүнд явахлаа за одоо та энэ аппликейшнийг татаад дараа нь энэ аппликейшнийг татаад ав гэх тийм ээ ийм 2-3 аппликейшнаас ингээд салаалж авдаг байсан бол ерөөсөө нэг аппликейшнаас шууд Монгол Солонгос гээд бүх одоо 27 орныхоо онлайн дэлгүүрүүд шууд орох боломжтойгоор тийм ээ системд өөрчлөлт оруулсан учраас энийг бас ингээд мэдээж хүмүүс бас ингээд зөвөр тайлбарлаж өгвөл илүү сайнаар бас тийм ээ эргээр хүлээж авах. За бид нар нэвтэрч орохдоо хүмүүс яаж тийм ээ шууд нэг аппликейшнаас одоо Солонгос Монгол дахь аппликейшн руу нэвтэрч орох вэ гэхээр мэдээж тийм ээ iPhone юм уу Samsung юм уу ингээд тэр линкээрээ нэвтэрч ороод аппликейшнаа татах үе таны тийм ээ одоо утасны нүүрэн дээр Солонгосоос ч юм уу Монголоор ч юм уу ингээд гарч ирнэ. За тэр үед энэ ZIS Монголоор бол ZIS гээд за Солонгосоор бол яг адилхан байрлалтай нэг юм утсан дээр ч гэсэндээ ийм 3 зураас утсан дээр бол энэ 3 зураас дээдлэлт нь харагддаг шүү дээдлэлт нь. За энэ ZIS гэдэг аппликейшн руугаа энэ ZIS гэдэг энэ ZIS руугаа оронгууд аянда энэ дээр бид нэг угаасаа хэрэгэлдэг байсан энэ дэлхийн бөмбөрцөгний зураг руу орохлоор зэрэг яах вэ гэхээр зэрэг энэ бүс нутгийн тохиргоо гэж байж байгаа. Ерөөсөө ганцхан одоо тэр татсан аппликейшн дээрээ шууд одоо энэ бүс энэ одоо дэлхийн бөмбөрцөг рүүгээ ороод Монгол онлайн дэлгүүрт орох гэж байгаа юм уу Солонгос онлайн дэлгүүрт орох гэж байгаа юм уу Европын онлайн дэлгүүр рүү орох гэж байгаа юм уу тийм ээ шууд ингээд одоо тохиргоогоо хийгээд нэг аппликейшнаас ингээд яваад орчих боломжтой. За өмнө нь яг хөө компьютероос ороход болдог байсан. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг би анзаарсан зүйл маань юу вэ гэхээр зэрэг Монгол одоо онлайн дэлгүүр дээр байж байгаа Солонгос онлайн дэлгүүр рүү ингээд тохиргоо өөрчлөгчлөөр зэрэг өөрийнхөө ID-гаар ч юм уу нэг хүний ID-гаар орсон байвал заавал дахин орох шаардлагатай болдог байсан. За энэ удаад ID-гаараа орсон тохиолдолд одоо тийм ээ өөр улс орны одоо тийм ээ тэр улс орны онлайн дэлгүүр рүү ороход ID дахин хийх шаардлагагүй. Ерөөсөө нэг аппликейшн дээр ингээд төвөггүй ажилладаг болчихсон гэсэн. За энийг ингээд бас мэдээж авах юм бол бас зүгээр байхаа гэд ингээд ихэнд би өөрөө ингээд бэлтгээд өнөөдөр ингээд хийсэн байгаа. За код хийж орохдоо анхаарах ёстой нэг зүйлүүд байгаа. Юун дээр их алдаж байгаа вэ гэхлээр зэрэг хүмүүс маань сүүлийн үед ингээд тийм ээ. За ID Монгол ID маань ингээд тийм ээ 6 сар болоод тийм ээ жил болоод ингээд одоо шар өнгө гараад одоо ID-га сэргээхгүй болохгүй байх шаардлага ингээд орж ирдэг. За тэгэнгүүт хүмүүсээ ID-га бүгдээрээ өөрчлөлт тавьчихсан байгаа байхгүй. Яагаад өөрчилж байгаа юм бэ гэхлээр яагаад өөрчлөлт байгаа вэ гэсэн магадгүй та тийм ээ өөрийнхөө ID-гаар ороод нэг тийм ээ гишүүнийхээ ID-г сэргээгээд хийгээд орсон чи ID болохгүй байна, буруу байна тийм ээ кодо зөв хийгээрэй та гэдэг ийм одоо юм зөндөө гарч ирж байгаа байх гэж бодож байна. Надад ч гэсэн ийм зүйлүүд айгүй харагдаж байгаа учраас. За тэгэхээр зэрэг энэ үед та яах ёстой вэ гэхээр зэрэг мэдээж би ингээд тийм ээ сая хэлсэн шиг ингээд тохиргоо гээгээд Монгол Солонгос онлайн дэлгүүр рүү оронгуудаа шууд энэ 306-аас руугаа ингээд орно. 306-аас руугаа оронгуудаа мэдээж та уушлаарай. Энэ нэвтрэх гэдэг төвчлөрийг дарангууд нэвтрэх гэдэг төвчрийг дарангууд яах вэ гэхлээр зэрэг энэ дээрээс ингээд нэг та нууц өгөө солих уу гэдэг ийм одоо нэг нүүр хуудас ингэж гарч ирээд байгаа хгүй. Тэгэнгүүт энэн дээр болохоор яагаад байгаа вэ гэхлээр зэрэг хүмүүс нууц өгөө солих ингээд тохиргоог энэ доор нь ингээд бичээд хийчээд тэгээд нууц өгөө өөрөө ингээд солио хайчихсан эргээд орохдоо өөрөө ч нууц өгөө мэдхгүй өөрөө ч нууц өгөө мэдхгүй өөрөө ч мэдгүй нууц өгөө солио хайчихсан энэ өдрийг гарч ирсэн юм чи хийх хэрэгтэй юм байлгүй гэдээ хийгээд хайчихсан. За таны урдаас тийм ээ аппликейшнаас солиод ингээд хийсэн чинь ийм зүйл гарч ирэх юм бол зүгээр энэ X гэдэг энэ хажууд нь байгаа X гэсэн тэмдэгтийг дараад л орчиход та ID-гаараа зүгээр л нэвтрээд орчих нь хууч ID-гаараа нэвтрээд ямар ч өөрчлөлтгүйгээр нэвтрээд орчих учраас энийг хизээ шүтгий оролдоосай гэж магадгүй тийм ээ
ID-га сольжчихсан байгаа бол тийм ээ сольжчихсан байгаа бол энэ дээр одоогийн нууц үг гэдэг нь болохоор зэрэг одоо өмнө нь одоо тийм ээ өмнө орж исэн нэвтэрч орж исэн тэр нууц үгээ хийгээд за доор нь болохоор зэрэг ето 1004 анхааруулгын тэмдэг гэж хийж ирсэн шүү дээ тийм ээ та магадгүй өөрчилсөн шинжилсэн нууц үгээ мэдж байгаа шүү дээ тэр нууц үгээ энэ дээр одоогийн нууц үг гэдэг дээр хийж өгөөд за шинэ нууц үг гэдэг дээр болохоор зэрэг ер нь спонсортой хамтдаа адилхан тийм ээ яг адилхан бид нар нэг адилхан нууц үг хэрэгэлдэг шүү дээ тэр нууц үгээ яг спонсор маань мэдж явах биш мэдж явах тэр шинэ нууц үгээ хийгээд давтан хийж өгөөд ингээд өмнө өөрчилсөн байгаа нууц үгээ та магадгүй өөрчилсөн байгаа бол энэ хэлбэрээр ороод ингээд өөрчлөөсэй гэж хүсэж байна. За тэгжээж бид нар нууц үг маань бүгдээрээ нэг байж та анхаарлаа хандуулах тийм ээ боломжгүй байхад таны спонсор ч гэсэндээ ороод таныг хараад тийм ээ ID чи өгч байгаа юм бол өгчөнгүү болох ч юм төвчөнгүү болох ч шүү тийм ээ энэ мэтчлэн таны төлөөх ажлыг таны спонсор ч гэсэндээ таныг мэдгүй завгүй байх хийх боломжтой гэсэн үг. За ингээд аяндаа тэр X-ийг дараад орчингууд аяндаа таныг ингээд тийм ээ одоо ID-гаа хийгээд ингээд нэвтрээж орно уу гэж гэдэг юм юу гарч ирнэ. За магадгүй би ингээд ID-гаараа нэвтэрж орчхоод хадгалах ингээд юу ингээд дарчаад авах чинь заавал дахиж ID-гаа хий. Эсвэл энэ дээр ингээд одоо энэ гишүүний ID гээд нууц үг энэ дээр нэвтрээд орчихсон. Өнөөдөр би юм худалдаа авах гэсэн бол маргааш нь ингээд онлайн дэлгүүр рүүгээ ингээд нэвтэрч ороод ямар нэгэн зүйл би ID-гаар орчихсон юм чи шууд ингээд байж миний ID байж ингээд шууд ингээд сагсандаа юм сагсах гэдэг нөгөө сагс руу савлагддаггүй байхгүй. За тэр ямар учиртай вэ гэхээр зэрэг магадгүй та ID-гаараа нэвтэрч ороод 5 минутаас дээш тийм ээ ямар нэгэн үйлдэл хийгээг бол таны ID хичнээн сайтн дээр харагдаж байгаа ч гэсэндээ тийм ээ таны хүний ID хичнээн сайтн дээр орцсон нэвтэрсэн харагдаж байгаа ч гэсэндээ заавал дахин нэвтрэх төвчгийг дарж заавал дахин орж иж одоо сагсанд орж идэвхждэг шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй тийм ээ. За энийг бол бүгдээрээ мэдж байгаа онлайн дэлгүүр рүү орох уу тийм ээ. За миний опс руу орох юм бол цалин урамшуулал тийм ээ багийн одоо тийм ээ одоо бүх бүтэц бүх зүйлүүдээ миний опс гэдгээс харах боломжтой байдаг. За энийг бол бид нэр мэдж байх хэрэгтэй зүйлүүд байгаа. За худалдаа авалтан дээр ч гэсэндээ нэг анхаарах зүйл нь болохоор зэрэг бид нар мэдээж ID-гаараа сагсанд орох байх юм бол тийм ээ бүтээгдэхүүнийхээ сагсан хажуу талын сагсан дээр дарангуйч шууд энэ сагсан дээр 1 гэдэг зураг гараад ирдэг шүү дээ тийм ээ мэдээж сагсанд орох байх юм бол дахин одоо гарч байгаа ID-гаараа нэвтэрж орох шаардлагатай. За худалдаа авалтыг хийхдээ бол бид нар угаасаа яг иймэрхүү дараалалтай хамгийн дээдлийн сонгох төвчлөрийг дараад тийм ээ бүгдийг захиалах гэдэг дээр дараад за ер нь энэ дээр нэг бас нэг жоохон өөрчлөлт гарсан байгаа. Энэ одоо худалдаа авалтан дээр мэдээж энэ одоо нэг өөрийн мэдээлэл чи ингээ бүгдээрээ гараад ирж штэ энэ мэдээллийг бол угаас өөрчлөх шаардлагагүй. За хаана та одоо тийм ээ юм одоо бичих ёстой вэ? Илгээгчээс ахуулаад өөрийнхөө мэдээллийг усны дугаар өөрийнхөө нэрийг ингээд бичих ёстой. За төвийн сонголтыг бол энэ дээр төвийн сонголтоо энэ даллаад одоо Монгол далаа төв байгаа гэсэн тийм далаа төв байгаа тэр төвөөс ингээд сонголтоо хийгээд ингээд захиалж болно. За тэгээ сонголтоо хийхдээ энэ сонгох төвчлөрийг дарангуут тэр төв дээр ингээд сонголт хийгээд захиалга хийх нь гэсэн үг байгаа. За захиалга хийхдээ нэг анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр зэрэг магадгүй та дансны шилжүүлгээр тийм ээ дансны шилжүүлгээр одоо захиалга ингээд хийхээр босон бол танд энэ дансанд заавал тийм ээ энэ данс руу та заавал өөрийнхөө банк руу ороод тэр данс руу одоо тухайн захиалсан барааныхаа үнийн дүнг заавал шилжүүлэх шаардлагатай байдаг. За энэ дээр хүмүүс юуг алддаг вэ гэхээр зэрэг энэ дансны шилжүүлгээр хийх тохиолдолд хоёр сонголтын энэ дансны шилжүүлгийг сонгосон нөхцөл бид нар дансны дугаар тийм ээ захиалагчийн дугаар гэдэг ямиг заавал гүйлгээний утган дээр бичих шаардлагатай байдаг. За энэ гүйлгээний утган дээр бичихгүй бол ялангуяа Монгол мэдээж Европ байгаа хүмүүс ч гэсэндээ Монгол ямар нэг хэрэглэгчтэй байгаа тийм. Энийг бичихгүй тохиолдолд яадаг вэ гэхээс Монголын төвөөс таны тийм ээ захиалгыг ялгаж одоо тийм ээ ялгаж салгаж одоо хүргэлт хийх боломжгүй тэнд хадгалагдаад байж идэх гэдгийг бас санаад бид нар заавал дансны шилжүүлгийг сонгосон бол гүйлгээний утга дээрээ захиалгын дугаар тийм ээ компаниас ирсэн захиалгын дугаар тухайн одоо бараа бүтээгдэхүүний хэний ID-гаар захиалсан бэ гэдэг тэр ID-гаа заавал бичиж өгөх шаардлагатай. За хэвчлэн купеэр хийх юм бол тэгэх шаардлагагүй шууд купеэр тийм ээ шууд ингээд одоо купеэмээр уншигдаа шууд банк руу шууд холбогдоод орчихдог учраас за тэгээд дансны шилжүүлгээр хийсэн бол тийм ээ 24 цагийн дотор заавал тийм ээ захиалга баталгаажуул үнийн дүнгээ заавал Итами компаниас танд өгөгдсөн тэр тийм дансны дугаар руу заавал одоо баталгаажуулт мөнгө хийсэн байх хэрэгтэй тэгжиж одоо хүчинтэй авна 2-3 оны дараа ч юм уу гинэт санаад энэ захиалга хийх юм бол болохгүй байгаа 24 цагийн дотор баталгаажуулах хэрэгтэй.
За энэ мэтчлэн дансны одоо шилжүүлгээ хийх юм бол энэ дээр ингээд тий захиалгын дугаар гэдэг юм ирж байгаа байхгүй юу? За тэгээ дээрэс нь юугаа хийн бас ID захиалсан ID-гаа заавал хийж өгөх ёстой гэсэн. За Itemi компани танилцуулга руугаа хэдүүлээ оръё. За Itemi компани маань ер нь яг ямар бизнес юм бэ те? За Itemi компани бид нар бүгдээрээ Itemi компани ажилчид бизнесмэнүүд тийм ээ бид нар хувийн жижигхэн охин компани байгуулад энэ компанид ингээд тийм ээ салбар Itemi компани охин одоо Itemi компани байгуулад бид нар ажиллаж байна гэсэн үг байна. За Itemi компани би ажиллаж байгаа бол Itemi-ийн хүн тус бүрийн хүч хөдөлмөр тийм ээ хүч хөдөлмөр за тэгээд хүн тус бүрийн одоо сэтгэл шингэсэн тэр хүч хөдөлмөрийн нэгдэл байж байгаа. За тийм учраас бид нар нэгт холбоотой илүү даруухан, илүү бие биенээ хүндэтгэж тийм ээ ажиллах ёстой гэдгийг нь бид нар хүн тус бүрийн одоо ажлын үр дүнгээс гарч идэг учраас юм тийм ээ. За бид нар Itemi-гийн компани борлуулалт нь яг ямар одоо тийм ээ дамжлагтайгаар биднэрт ирж идэг юм бэ тийм ээ. За Itemi-гийн компани одоо борлуулалт маань болохоор шууд борлуулалтын одоо бүтцэн гэх юм бол за бусад одоо тийм ээ E-Mart за E-Mart гээл одоо Монголд орчихсон байгаа. За бусад одоо Номин гээл дэлгүүрүүд байгаа тий том дэлгүүрүүд. За Солонгосоос ч гэсэндээ та бүхэн зөндөө одоо лайв хийгээл яаж байгаа тийм ээ тэр хүмүүс ч гэсэндээ авж байгаа. Бас л яг бөөний төв жижиглэн худалдаа гэдэг ийм газруудаас аваад надад худалдаа одоо гар дамжуулах худалдаа авалт хийж байгаа. За ер нь бол үйлдвэрлэгч бөөний худалдаа, жижиглэн худалдаа, хэрэглэгч гэдэг миний гар дээр ирж байгаа гэсэн. За энэ нөхцөл бид нар яагаад байгаа вэ? Үйлдвэрлэлээс гараад бөөний худалдаанд өгөхдөө үйлдвэрлэгч компани маань ашиг гаргаж авч байгаа гэсэн. Бөөний худалдаанаас жижиглэн худалдаанд очихдоо бөөний худалдаа, жижиглэн худалдаанд үн нэмээд ашиг гаргаж авч байгаа гэсэн тийм ээ. Жижиглэн худалдаанаас хэрэглэгчдэр очихдоо жижиглэн худалдаач гэсэндээ хэрэглэгчид өгөхдөө өөрийнхөө ашиг гаргаж авах гэсэн. За тэгвэл бид нар тий Itemi компани маань тийм ээ яг ямар бүтцтэйгээр явагддаг юм бэ? Хэрэглэгч за Itemi-гийн цэнхэр одоо машины хүргэлтийн зураг байж, хүргэлтийн машины зураг байж тийм ээ. Хэрэглэгчээс Itemi компани хүргэлтээ яадаг вүлээ? За та бүхэн ч гэсэн яг адилхан Европ ч гэсэндээ адилхан байх тийм Солонгос ч гэсэндээ адилхан 50,000-аас дээш гүйлгээ хийж хүргэлт өгөх юм бол хүргэлт үнэгүй. Itemi компаниас тэр хүргэлтийн үн төлбөр бүх зүйлийг ингээд хариуцдаг байгаа. За та бүхэн тэгвэл лайв хийж байгаа хүмүүсийг санаар. Лайв хийж байгаа хүмүүс яадаг вүлээ? Тэн дээр заавал энэ байгаа үнэн дээрээ ачааны үнийг заавал оруулж өгөөд ингээд хийдэг байгаа штэ тийм ээ. За тэгвэл шууд бид нар Itemi компани одоо тийм ээ худалдаа авалт хийсэн нөхцөлд бол Itemi компани шууд хүргэлтийн одоо үн төлбөрийг хариуцдаг байгаараа давуу талтай ямар нэгэн дундын зардлыг бид нар хэмнэж гэсэн үг байна. За энийг би зөндөө ярьсан учраас энэ дээр ингээд товчхон ягаад өнгөрөөд явъя. За Itemi компани маркетингийн онцлог нь гэх юм бол тийм ээ ямар ч эсэлтийн хураамж байхгүй тий худалдаа авах сар болгон худалдаа авалт хийдэггүй. Гэхдээ би сар болгон өөрийн гэсэн хэрэгцээ байгаа шүү. Зайлшгүй амьдралын шаардлагатай шампунь дуусгүй шампунь. За миний болохоор яадаг вэ гэхээр шампунь дуусгахад өгч явах юм бол урдчлаад аваад тавьчихдаг. Шампунь урьдчилаад яагаад гэвэл бид нар шууд дэлгүүрээс авах юм бол тийм ээ 10 минутын 20 минутын дотор бид нар гараад худалдаа авалт хийгээд ирнэ шүү дээ. За өнөөдөр өглөө Itemi-гийн компанид бол Монголд бол 2-3 хоног. За тэгээд борлуулалтаа шалтгаалаад 4-5 хоног шаардах үеч байж шнэ. Тийм учраас тийм ээ зайлшгүй тийм ээ сар бүрийн худалдаа авалт хийхгүй ч гэсэндээ бид нар хэрэгцээг авна шүү дээ тийм ээ. Энэ үед бол урьдчилан тийм ээ гэрийнхэн ахын хэрэгцээг та бүхэн маань өөрчлөө юу одоо дуусгах чинь гэдгийг ингээд нэг тийм темпэнд өөрийгөө ингээд оруулж хөвшүүлэх хэрэгтэй. Энэ бол миний өөрийн тийм ээ жижигхэн байгуулсан охин компани шүү дээ. Тийм учраас би өөр дэлгүүрээс авахаас илүү өөрийнхөө охин компаниас аваад би өөртөө ашиг орлого хийх нь хамаагүй тийм ээ илүү давуу талтай байгаа. За бүртгүүлэлээ тийм ээ ямар нэгэн бараа худалдаа авалт хийх шаардлагагүй. За ялангуяа та бүхэн бүртгүүлж яаж ямар ч ашиггүй энийг ямар ч худалдаа авалт хийхгүй гэдэг тийм. Хизээ нэгэн цаг бүртгүүлсэн тэр хүн маань миний ID байгаа юу гэд тань дээр асуугаад ирэх магадлалтай. Тийм учраас тухайн хүнийхээ ID-г болж өгвөл амьдруулаад тийм ээ. Яг л ямар нэгэн мөнгө төлбөр шаардахгүй учраас за дээрэс нь Itemi компани хоёр хөлийг хөгжүүлдэг учраас өнөөдөр сууж байгаа та бүхэн ч гэсэндээ магадгүй тийм ээ нэг хөл нь Европын зах зээл рүү гарчихсан, нэг хөл нь Солонгосын зах зээл рүү гарсан тийм ээ. Өөр улс орны зах зээл рүү гарахад ч гэсэндээ бэлтгэгдэж байгаа гарах боломжтой ийм хүмүүс ч гэсэндээ байгаа. За энэ маань одоо юунаас шалтгаалтай юм бэ гэхээр Itemi
Угаасаа л хоёр хөдийг хөгжүүлэх ийм системтэй. Тийм учраас тийм ээ спонсорч бай, партнерч бай бүгдээрээ адилхан хамтдаа тийм ээ нэг нэгнийхээ хүч хөдөлмөрийн дор нэгдэхээс аргагүй гэсэн. Тийм учраас илүү хурдцтай бид нар тийм ээ хүч хөдөлмөрөө нэгтгэхэд хамтдаа амжилтанд хүрэх боломжтой гэсэн үг. За хязгааргүй үеэс урамшууллыг 100% авдаг. За энэ бол борлуулалтаас хэлж байгаа. Спонсорч бай, тийм ээ партнерч бай бүгд тийм ээ бие биенийхээ дэмжлэгтэйгээр тийм ээ одоо борлуулалтыг магадгүй та спонсор миний спонсороос ганц удаа борлуулалт орж ирж байгаагүй тийм ээ яг миний дээд одоо спонсороос ганц удаа надад борлуулалт хийж өгч байгаа вэ гэдэг хүн ганц ч байх. Яагаад гэвэл таны нэг талаас орж ирж байгаа борлуулалт хинээс хамааралтайгаар орж ирж байгаа вэ гэдгийг санаад энэ бол тийм ээ хязгааргүй үеэс борлуулалт 100% ингэж орж ирдэг. Надаас хамааралгүй борлуулалт ч гэсэндээ хязгааргүй үе гэдэг зүйл байгаа учраас орж ирж байгаа гэдгийг хязгааргүй үеэс орж ирдэг Atomic-ийн системийн давуу талыг. За дэлхийн хаанч байсан нэг кодыг хэрэгэлдэг. За бид нар нэг ID гараа тийм ээ хаанч байсан дэлхийн өнжиг булан сууж байгаа найз нөхөд маань тийм ээ миний тэр ID-ийн дор тийм ээ бүртгүүлээд үнрүү бүртгүүлээд худалдаа авалт хийгүүч хязгааргүй үеэс надад тийм ээ борлуулалт орж ирнэ гэдгийг энэ дээрээс харж болно гэсэн. За хувийн оноо устж алга болдгоо. Тийм учраас өөрийнхөө тийм ээ ID-гаар худалдаа авалт хийх шаардлага нэг байдаггүй. За жилд нэг удаа худалдаа авалт хийх нэг шүднээс орчим авчих юм бол миний ID бүгд идэвхтэй бүтэн жилийн туршид идэвхтэй байх шаардлагатай. Идэвхтэй байх боломжтой гэсэн. За цол цалангаа тийм ээ нэгэнт би амжилтанд хүрчихсэн бол цол цалангаа 3 үед өвлүүлдэг гэж байна. Нэгэнт би амжилтанд хүрчихсэн бол тийм ээ за жишээ нь импракц орно. За ер нь бол Atomic бид нар ихэвчлэн ингэж ярьдаг шүү дээ тийм. Их талын хөл бага талын хөл гэж ярьдаг тийм. Яг үннийг хэлэхэд надад ч гэсэндээ их талын хөл бага талын хөл гэж байхгүй. За хизээ их талын хөл бага талын хөл гэж ярих вэ гэхээр Star Master тийм ээ цолонд хүрэх үе хүртэл нь та багийн гишүүнээ дэмжиж ивент хийж хамтдаа тэр бүрийг түлхэж өгчиж тэр үед л танд их хөл бага хөл гэдэг юм яригдана гэж байгаа байхгүй. За энэ бол маш зүг байхгүй. Яг одоо бид нар тийм ээ дүнгийн 300 таарад тийм ээ нэг 150 мянга 140 мянга 130 мянга тийм ээ авж байгаа биднэрт бол их хөл бага хөл гэж байхгүй гэсэн. За энэ бол мэдээж би Star Master тийм ээ Star Master, Royal Master, Crown Master үртэл ийм амжилтыг үзүүлсэн бол би тийм ээ нэгэнт гэрийн багныг ямар ч хүчтэй салгашуурсан байсан унахааргүй тийм ээ Батбэх нэгэнт босгоцсон байна гэсэн. Тэр үед хэлж болох ч гэсэндээ энэ үед би магадгүй ямар нэгэн шалтгаан тийм ээ өөр хөвгтдээ ч юм уу ID-гаа өвлүүлээд үлдээе гэж бодох юм бол миний авж байгаа цалин миний цолыг 3 үед өвлөөд тийм ээ тэрнээс цаашаа ч гэсэн дахиад 2 үед ингээд өвлөөд аваад явах боломжтой гэсэн. За энэ бол хүн болгон энэ учир утгын төлөө би ганцхан өөрийнхөө нэг үе амьдралынхаа баталгаанд л Atomic ихэлсэн гэсээргүй би бүхэл бүтэн 3 үедээ нэгэнт би амжилтанд хүрэх юм бол дуусгах тийм ээ ийм санхүүгийн эрх чөлөөг одоо зорж ажиллаж байгаа гэдэг энэ дээрээс харж болох юм. За орлогын дээд хязгаартай дээд хүмүүс тийм ээ импрац цолтой хүмүүс ч гэсэндээ яг л тогтоосон тэр орлогыг авахаас тийм ээ илүү тийм ээ одоо 50 саяас өөр 50 сая PV ононоос илүү борлуулалт орж ирсэн ч гэсэндээ тэр хүмүүс тэр яг өгдгөө хязгаар тогтоосч учраас тэр хязгаар тогтоосноор л авдаг. Учираа орлогын дээд хязгаарыг тогтооцсон гэсэн. За Atomic бид нар урамшууллаа яаж авдаг юм бэ? Ямар хуваар ялцтайгаар Atomic компани биднэрт борлуулалт өгдөг 35%-ийг PV онооны 35%-ийг за борлуулалтын 35%-ийг PV онооны 70%-ийг нь Atomic компани биднэрт өгдөг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг за жишээ нь хэм бол та эхлээд одоо компаниг шалгуур тавиад ямар нэгэн шүлжээний компанид орох гэж байгаа бол борлуулалт сайтай компанид орох юм бол тийм ээ борлуулалтын 35%-ийг нэг цалин авж байгаа хүмүүсийн өнөөдөр энэ сар надад тийм ээ 300 тараад нэг цалин орж ирсэн бол нийт цалин авж байгаа хүмүүстэй тийм ээ нийт компани борлуулалтын 35%-ийг нь олгодог гэж байна шүү дээ тийм. Тэгвэл та шалгуур Atomic компани бол тийм ээ залуугийн компани нэрлээ борлуулалтаараа нэлээд тэргүүлж байгаа компани шүү дээ. Борлуулалт сайтай компанид орох юм бол цалин ажилд орох юм бол танд аль хэмжээгээр танд хүртэх ёстой тийм ээ цалин мөнгө урамшуул их хэмжээгээр оногдох боломжтой гэсэн үг. За бид нар багийн борлуулалтаас тийм ээ бид нар одоо оноо тараал авдаг цалин маань PV онооны 22%,
За багийн борлуулалтын 22%, PV онооны 44%. За бас цолны урамшуул гэж авдаг. За одоо бол бид нар багаас борлуулалтаас авж байгаагаас өөр бас цолны урамшуул гэж байдаг. За сургалтын төв ажиллаж байгаа хүмүүс бас хүч болгохын тулд энээс гадна Atomic компаниас сургалтын төвийн борлуулалтыг гэж бас нийт тэр компани дээр бүртгэлтэй борлуулалтаас 3%-ийг нь бас өгдөг байгаа. За цол ахихад бас ингээд одоо бол Монголд ихэвчлэн мөнгөний шагнал болгочихсон байсан. Би тэрийг эхний 2 цол дээр өөрчлөлтийг энэ дээр ингээд тусгаж өгсөн байгаа. Дараагийн цолны үн дээр гарч ирэх ба. За эхлээд бид нар мэдээж тийм ээ өөрийнхөө хэрэглээг шинэ хэрэглэгч ингээд орж ирсэн бол хамгийн ихэнд та тийм ээ мэдээ зүгээр хаан хэрэглэгч байж болно. За энийг би зүгээр ингээд хэрэглэнээс урамшуулт авахыг зориод ороод ирсэн хэрэглэгч байж болно. За тэгвэл тийм ээ тэр хүн шүдэ авгаан тийм ээ өглөө босоод орой олон хэрэглээс савн шампунь бүх зүйл Atomic компани байгаа шүү дээ тийм ээ өөрийнхөө хэрэглээг өөрийнхөө нэрээр аваад эхлээд өөрийнхөө оноо 300 мянган PV оноо бэлтгэх ёстой. За энэ бол тэгж өөрийнхөө савыг дүүргэж дараагийн би тийм ээ одоо цалин авах эрх маань надад нэгнэ гэсэн үг байгаа. За цалин авахдаа бид нар энийг бүгдээрээ мэдж байгаа. Баруун зүүн талын тийм бүх хүмүүсийн нийлбэр оноо зөвхөн миний борлуулалт биш баруун зүүн талын нийлбэр оноогоор тооцогддог. За энэ бол нэр хаач байхгүй давуу тал байхгүй. За та бүхэн за өнөөдөр би гэх юм бол тийм ээ нэг дэлгүүрт хямдрал зарлцсан байлаа гэж найзаагаа тэр дэлгүүртөө дагуулад явлаа тийм. Тэр найзыг дагуулаа явлаа гэж тийм ээ. За тэр найз гэсэндээ бонус картаа уншуулад өөр дээр тийм ээ борлуулалт худалдаа авалт хийснийгаа борлуулалтын тийм ээ одоо багч гэсэндээ тэр бонусыг аваад бүртгүүллээ. Тэгвэл тэр борлуулалтыг би тэр найзыг аваач очсон ч гэсэндээ тэр найзын тийм ээ тэр бонус тийм ээ худалдаа авалтын багчсан тэр бонус надад хамааралгүй байхгүй. За тэгвэл Atomic компани энэ дээрээс та харах юм бол тийм энэ дээрээс та харах юм бол таны дагуулж утсан таны тийм ээ энэ Atomic онлайн дэлгүүрийн эко бүтээгдэхүүнийг тийм ээ зааж өгсөн тийм ээ энэ дээрээс худалдаа авалт хийх юм бол тэр хүнд ч бодно танд ч бодно. Магадгүй танд бодоод таны одоо тэр хүн энэ доороос орсон байгаа бол энэ дээр ингээ холбоотой байгаа нэг игнэнд байгаа бүх хүмүүс яг адилхан дийгш надаас тэр хүнд дээр байгаа хүмүүс нь бүгд адил тэгш хамааралтай бодож өгнө гэсэн. За тэгвэл энийг ерөөсөө хүмүүс ихэвчлэн юу гэж суугүйхээр ингэдэг байхгүй. 300 мянган PV оноо баруун зүүн талын нийлбэр нийт борлуулалт болох үед та цалин авах ингээд боломжийг та хангадаг гингүүд хэдэн төгрөгөөр худалдаа авалт хийж 300 мянган PV оноог би хийх вэ гэж асуугаад байдаг. За энэ нь болохоор зэрэг тийм ээ спонсортойгоо хамтдаа энд байгаа багийн гишүүдтэйгээ хамтдаа тий би өөрөө ч гэсэн хичээгээд одоо хэрэглэгч үүсгэсэн тэр нийлбэр бүх хүмүүсийн борлуулалтын тусламжтайгаар би 300 мянган PV оноо нийлээд ийм тийм ээ бүх хүмүүсийн дэмжлэгтэйгээр Atomic компани тийм ээ тэр хүнд бодож өгөө тийм ээ дээрэс нь бүр хэд дахин тийм ээ энд байгаа бүх хүмүүст ингээд давхар бодож өгж байгаа ийм борлуулалтын систем бол хаач байхгүй тийм давуу тал байгаад байгаа байхгүй юу. За ийм одоо юутайгаар Atomic компани за магадгүй та тийм ямар хүмүүс энэ 300 мянган PV оноо цуглуулад цалин авах боломжтой эрх нээгдэх вэ гэхээр зэрэг за Монголд бол бизнесийн гэрээ тийм ээ хувийн компани байгуулсан хүмүүст бол энэ эрх нээгддэг байгаа тийм ээ. За энэ дээр бол та энийг маш эвтэхнэр ингээд зүгээр ингээд тайлбарлаж өгөх хэрэгтэй. За магадгүй би ихэвчлэн Солонгост байгаа хүмүүст ингэж хэлдэг. Та тийм компани хэрэгцсэн байхад зөвхөн Atomic компани цалин авах биш тийм ээ. Өөр ямар нэгэн тийм ээ бизнес ч юм уу жижиг дунд үйлдвэрлэлд эрхлэхэд ч гэсэндээ энэ компаниараа та ашиглаад цаашдаа Atomic компаниар баг зэргийн урамшуулал аваад идэвхтэй байлгаж байгаа энэ компаниараа та өөр үйл ажиллагаа ч гэсэндээ явуулж байна тийм ээ. Хүмүүс компани ихэд айгүй дургу байдаг учраас өөр ямар давуу талууд байгаа вэ гэдгийг тэр хүн ч гэсэндээ ингээд тайлбарлаж өгөх юм бол бас дургу байхгүй байх. За дээрэс нь би тийм мөнгөн дургу хүн гэж байхгүй шүү дээ тий. Баг ч гэсэндээ өөрийнх нь хэрэглэж байгаа хүн бол хэрэглэнээс урамшуулал авахыг ингээд зөвлөж өгөх юм бол зүгээр байгаа. За тэгээд энэ дээрээс ингээд харах юм бол тий Тэ ямар ч нөгөө дарамт зовлон байхгүй гэдгийг энэ дэр ингээ харуулж би өөрөө 300 мянган PV оноо болчихсон тий. За дээрэс нь би өөрийнхөө хэрэгэлсэн тийм ээ үнэхээр сайн байгаа бараг тийм ээ эргэн тойронд хамгийн ойр дотныхоо хүнд ингээ танилцуулж болно шүү дээ. За жишээ нь хэм бол би өөрөө хамгийн сайн модель болох хэвээр Atomic компани магадгүй та хэн нэгэнд дамжуулж хийж чаддаггүй байж болно тийм ээ. Хэн нэгэнд дамжуулж хийж чаддаггүй байж болно. Тэгвэл та өөрөө сайн хэрэглэх хэрэгтэй. Өөрөө сайн хэрэглээд өөр дээрээ үр дүн гаргах юм бол та хэлээгүй байсан ч таныг хараад асуугаад байдаг. Та хэрэглээгүй байсан ч таныг хараад та өөрөө модель болоод та өөрөө зар сурталчилгаа болоод таны эргэн тойронд байгаа хүн танаас асуугаад Atomic компани хэрэглэгч болох боломжтой гэсэн үг. За тэгвэл тэр хүнийг өөрийнхөө хэрэглэгч болгоод баруун зүүн гар талдаа Atomic компани онлайн дэлгүүрийг ингээд татаж өгөөд
оруулж өгнө гэсэн үг байгаа. За мэдээж энэ дээрээс нэг зүйлийг харах юм бол за энэ хүн ороод өөрийнхөө хэрэглээг аваад исэн чинь 300 мянган PV оноо болчихсон. За энэ хүн ч гэсэндээ өөрийнхөө хэрэглээг аваад исэн чинь 250 мянган PV оноо болчихсон. За энэ хүн өөрийн оноо нь бүрдчихсэн юм чи хаагур хэрэглээг авах уу? Этеми компани юу гэсэн бэлээ? Хоёр хүн л хөлтэй. Хоёр хөлийг хөгжүүлж ажилдаг гэсэн тийм. За тэгвэл энэ доор байгаа хин нэгнийхээ хөлийг дэмжиж борлуулалт юм гэсэн үг байна. За дээрэс нь Этемигийн давуу тал нь гэх юм бол сар дуусгаж гин гээд тийм ээ одоо энэ болчихсон байгаа 300 мянган PV оноо уртаад алга болдгоо. Энэний 250 мянган PV оноо байгаа 300 мянга болох хүлээж өгдөгөөрөө давуу талтай байгаа. За нэг сарын дотор заавал нэг сарын дотор би 300-аа гүйцээгээ тийм ээ борлуулалтаас урамшуул авна гэж бодохооргүй байх нь шүү дээ тийм. За энийг ингээд өнгөрөөд явъя. За би Semi Sage Master-ийн тэр юуг бол ингээд ерөөхдөө бол хассан байгаа шүү. Тэр бол цол биш учраас. За Sage Master-аас эхэлж байгаа. За Sage Master цолонд 2026 онд магадгүй Sage Master цолонд би үзье гэж төлөвлөж байгаа хүмүүс байгаа. Тийм ээ? Хүмүүс байгаа. За тэгвэл энэ хүмүүс юуг хамгийн түрүүнд бэлтгэх хэрэгтэй вэ? Магадгүй би хувийн оноо 300 байх үедээ би тийм ээ яг өөр дэлгүүрүүдээс би бонус карта уншуулад тийм ээ урамшуулалт авдагтай адилхан Этеми компаниас ч гэсэндээ таны хувийн оноо 300 мянган PV оноо байх үед Этеми компаниас би яг тэр дэлгүүрүүдтэй адилхан тийм ээ борлуулалтынхаа урамшууллыг л авах боломжтой. Тэр борлуулалтын урамшууллыг авж ийн гэсэн үг. За Sage Master цолонд хүрэхийн тулд таны хувийн оноогоо 700 мянган PV оноо болсон байх хэвээр. Тийм учраас одооноос эхлэе тийм ээ өөрийнхөө тийм ээ хувийн оноод 300 мянган PV оноо байгаа бол багц чигсэндээ худалдаа авалт хийгээд 700 мянган PV оноо болгон бэлдсэн байх хэрэгтэй. Тэгжиж та 2026 оны тийм ээ одоо хэдийн сард ч вэ тийм тэр үедээ цолонд үзвэл илүү хялбар байна гэсэн үг. За цолонд гарахын тулд тийм ээ Sage Master-ын боссыг хангахын тулд яах вэ гэхээр тэр сард 2 удаа боломж танд байж идэг байгаа. Сар болгоны 1-ээс 15, 16-наас 30. Энийг би ганцаараа биш, баруун зүүн талдаа үүсгэсэн хэрэглэгч тийм ээ. Дээр байгаа спонсорын тусламжтайгаар энэ мастер цолыг би одоо бий болгож одоо гарна гэсэн үг байгаа. 2 сарда 2 сая 500 мянган PV онооны борлуулалтыг бий болгохын тулд би спонсортойгоо багийн гишүүдтэйгээ хэрэглэгч нарыг бий болгож баг бүрдүүлж ажиллана гэсэн үг байна. За энэ Монгол дээр гарсан энэ юу байгаа? Монголын юугаар би хийсэн байгаа шүү. Европыг сайн мэдэхгүй учраас би Монгол дээр гарсан маркетингийн өөрчлөлтийг ингээд жоохон ингээд хоёр цолон дээр өөрчлөлт гарсан учраас ингээд хийсэн. За Sage Master цолонд аюу гай боломж гарсан байгаа. За одоо Sage Master цолонд та тийм ээ үзье. Тийм ээ шинээр Sage Master болох хүмүүст хамааралтай байгаа шүү. Тийм ээ шинээр Sage Master болох үед за энийг одоо энэ нөхцөлийг нь одоо би яриад өгчихсэн байгаа. За ер нь бол Sage Master цолны цалин болоод сар 1 удаа за 2 удаа хамгаалах боломжтой. Ер нь бол Монголд бол 1 л удаа хамгаалдаг шүү дээ эхэндээ бид нар тийм. За 1 удаа хамгаалахад бол ерөнхийдөө 2 сая 500, 2 сая 300 мянган таны цалин цолныхоо одоо цолныхоо цалинтай нийлээд 2 сая 300-аас 2 сая 500 иймэрхүү хэлбэлцэлтэйгээр орж ирдэг. За биднэрт өмнө нь болохоор намайг хүртэлтэй Sage Master тийм ээ одоо цолонд гарч явах үед бол бид нарт цолыг дагаад бүтээгдэхүүнийг ингээд өгдөг байсан. За энэ удаад маш гоё боломжийг Etemi компаниас олгосон байгаа. Sage Master цолыг хангах юм бол танд дээрээс нь тийм ээ таны цолны мөнгө буюу цалингийн чинь 2 сая 300, 2 сая 400 мянган төгрөгийг өгчхоод дээрээс нь дахиад тийм ээ сая 200 мянган төгрөгийг цолны одоо анх удаа цолонд гарсан баяр хүргээд тийм ээ цолыг дагалцсан бэлэг гэж өгдөг байгаа. За энэ 2 сая 400, 2 сая 300 бол таны Sage Master цолыг хамгаалах тоолнонд давтагдах байнга авах боломжтой гэсэн үг. Гэхдээ та Sage Master-ийн тэр боссыг сар болгон боссыг хангасан тохиолдол гэсэн үг. За энэ бол тэрнээс өмнө яадаг байсан бэ гэхээр хэм уйм Dopain Set энэ одоо шүний арьс арчилгааг одоо энэ мөнгөний оронд өгдөг байсан байх нь шүү дээ. За энэ одоо шинжлэхдээ энэ бүтээгдэхүүн маань байхгүй сая 220 мянган төгрөгийг бэлнээр танд ингээд өгөх боломжтой болсон байх нэ. За Diamond Master болохын тулд мэдээж миний хувийн онооч гэсэндээ яг адилхан Diamond Master болёо гэх юм Sage Master цолон дээр байгаа хүмүүс Diamond Master цолон 1 жилийн дараа л тийм ээ шууд 6 сарын дараа л гарах боломжгүй шүү дээ. Магадгүй тийм хурдан гарна гэх юм бол тийм ээ бас жоохон эрсдэлтэй байх. Бага бэлтжиж тийм ээ бага бэлтжиж бид нар урагшаа ингэж актив байгаа. Тэр нь илүү аюулгүй тийм ээ илүү би автоматар тийм ээ одоо сар болгон Diamond Master Sage Master-ын цалин ингээд авах боломжтой. Тийм бат бих тийм одоо нэг тийм аюулгүйгээр бид нар цолонд бас ингээд бага бүрдүүлж ийж хамтаа байж үзэх хэрэгтэй гэсэн үг ба. За Diamond Master болох гэж байгаа бол магадгүй 1 жил 2 жилийн дотор бэлдээд тийм ээ бага бүрдүүлсэн байгаа бол та
Баруун зүүн талаас хоёр сэж мастрыг одоо бий болгож ийж тэр хүмүүсийн яг багийг тэр хүмүүсийн ханд орох хэрэглэгч тийм ээ хамтрагч бизнес гишүүдийг бэлдэж ийж тэр хүний хоёр хүний гаргаж ийж би одоо 50 мастер цолонд гарах боломжтой гэсэн үг. За тэгвэл би миний сэж мастер дээр байгаа хүмүүс бол ихэвчлэн 700 мянга байгаа. Тийм ээ. Юу нь бол 700 мянга байгаа. За 700 мянга байгаа бол хувийн оноогоо сая 500 мянган PB оноо одооноос ихтэй өөрийнхөө нэрээр багаар худалдаа авалт хийгээд бэлтгээд 2 сая 500 мянган PB оноо болгохоо бэлтгэчих хэрэгтэй. За ер нь бол Diamond Master-ийн цалин болоод ерөөхдөө нэг 4 саяас 4 за нэг удаа яах юм бол нэг удаагийн сардаа нэг удаа хамгаалалт хийх юм бол 4 сая төгрөг болоод орж ирнэ 4 сая төгрөг болоод орж ирнэ. За энэ нь бол яг адилхан сард 2 удаа боломж танд байгаа. 1-ээс 15 юм уу 16-аас 30 юм. Энийг нь та ганцаараа энийг хийх үү? Бүгдээрээ баг хамт олнороо зэрэг хөдлөн гэсэн үг байхгүй. Хөдлөх үедээ аль одоо тийм ээ энэ хоёр одоо тогтоосон хугацааны алийг нь сонгох вэ гэдгийг багтайгаа хамтдаа ярилцаад тэр үедээ бүгдээрээ хамтдаа хүчээ нэгтгээд борлуулалтаа нэгтгээд ажиллана гэсэн үг. За Diamond Master ч гэсэндээ намайг байх үед бол яг адилхан ингээд тийм бүтээгдэхүүнүүдийг өгдөг байсан бол бүтээгдэхүүнүүдийг бас ингээд өгдөг байсан бол за энд шинжилэлт ороо тийм ээ 3 сая 660 мянган төгрөгийг шинээр Diamond Master цолыг одоо авч байгаа хүмүүс шинээр цол хамгаалагтанд дагаж ирж байгаа төгрөг болоод ингээд хувирсан байна. За энэ бол Монголд бол тасар их хэмжээний мөнгө тийм ээ. За нэг удаа та тийм ээ Diamond Master-ын бослыг хангачих юм бол бас багахгүй тийм ээ санхүүгийн бас ингээд боломжийг ингээд Etemi компаниас ингээд хэрэглэгчдийнхаа төлөө ингээд ийм боломжийг бас олгож өгсөн байгаа. За мэдээж дараагийн цолон за би Шороноос Master хүртэл яриад тэрнээс цаашгааг нь алгасаад явах учраас за Шороноос Master яагаад ярих хэрэгтэй вэ гэхээр зэрэг хувийн оноо гэдэг имийг заавал ингээд хийх хэрэгтэй юм уу тийм ээ энэ бас ямар төвөгтэй юм бэ гэж магадгүй та бүхэнд бодогдчихэж магадгүй тийм ээ. За Шороноос Master гарахын тулд хувийн оноо маань 2 сая 500 мянган PV оноо болох ёстой. За энэ Шороноос Master хүртэл 3 дахь цол хүртэл хувийн оноо ерөөсө 2 сая 500 мянган PV оноо болгоод тэрнээс цааш хэдэн цол байгаа вэ? Одоо Etemi 7 цолтой шүү дээ, 7 цолтой. За ерөөсө 3 цол эхний Sage Diamond Шороноос хүртэл хувийн оноогоо өсгөдөг. Тэрнээс хойш удаад ерөөсө Шороноос хүртэл 2 сая 500 болгоснороо явсаар хагаад тийм ээ импрал хүртэл хувийн оноонд өөрчлөлт байхгүй хувийн оноогоо та нэмэх хасах шаардлага байхгүй гэсэн. За яг адилхан өөрийнхөө байгаа цолон дээрээ 2 гишүүнийг бий болгож дараагийн одоо Шороноос Master цолонд хүрнэ. За Шороноос Master-ын цалин бодоод ерөнхийдөө бол 10 саяас 16 саяын хооронд хэлбэлцдэг гэж ярьдаг юм байлээ. Би яг авч үзээгүй учраас тэгдэг юм байлээ гэж та бүхэнд хэлж чадахгүй байна. За Diamond Master-ыг бол өөртөө тэлтгээр авч үзсэн учраас ингээд хийх боломжтой гэсэн. За ер нь одоо 3 дугаар цолноос эхлээд яадаг вэ гэхээр зэрэг аялал эхлээд явдаг штэ тийм ээ. За хоёр хүний аялах эрхийн бичгийг өгдөг. За тэгээд 3 шин 4 өдрийн энэ туршид ингээд аялах эрхийн бичгийг ингээд өгөөд явдаг. Яг адилхан гэсэн үг маркетинг нь яг адилхан байна. За энэ дээр нэг зүйлийг хэлье хүмүүс ингээд хизээ орж ирэх үү, цалин хизээ орж ирэх үү гэж асуугаад байдаг байхгүй юу? За хэрэгчлэн та магадгүй дараагийн 7 хоногт би урамшууллаа авмаар байна гэж бодож байгаа бол тийм ээ. Бодож байгаа бол нэгдэх юм уу, 2 дахь өдөр заавал таны баруун зүүн тал ингээд таарсан байх хэрэгтэй. Таарсан байж ич нэгдэх юм уу, 2 дахь өдөр таны баруун зүүн тал таарсан байж ич дараагийн 2 дахь өдөр буюу 3 дахь өдөр та урамшуулал чинь таны дансанд орж ирэх боломжтой гэсэн. Тийм учраас энийг аягүй сайн анхаарч бас мэдэж явах хэрэгтэй. За цолонд үздэг хүмүүс цол хамгаалт магадгүй та энэ сар Sage Master, Diamond Master-ын болсыг хангацсан байгаа бол тийм ээ. Цолны урамшуулал бас тусдаа орж идэг өдөр байдаг. Сар болгоны 7 буюу 21-нд 22-нд байна. 27-нд буюу 22-нд таны цолны урамшууллыг тусад нь Etemi компаниас ингээд оруулж өгдөг ийм тогтооцсон бас өдрүүд байж идэг байгаа. За магадгүй та ингээд асуугаад байдаг байхгүй юу? Би өнөөдөр таарсандаа хизээ миний цалин орж ирэх үү гэж асуугаад байдаг байхгүй. Магадгүй та дараагийн 7 хоног магадгүй тийм ээ. Энэ удаад 3 дахь өдөр би тааруулчлаа. Баруун зүүн талаа тааруулчлаа гэх юм бол та 2 дахь 1 дахь өдөр та тийм ээ 6 цагаас өмнө тааруулаагүй учраас та тэрний дараагийн 7 хоног таны одоо тийм ээ цалин одоо бодогдож орж ирнэ гэдгийг дээр анхаарад та бас энэ дээр бас ингээд анализ хийгээд тийм ээ бас ажлууд бас зүгээр ахаа гэж бодож байна.
За яг адилхан Star Master, Royal Master, Crown Master, Imperial Master хүртэл яг адилхан доороос өөрийнх нь байгаа цолон дээр хоёр хүнийг ингээд бэлтгээд явна. За энэ хамгийн сүүлийн цол буюу Imperial Master бид нар бүгдээрээ энэ дээр гараад тийм ээ энэ цолыг авахыг хүсдэг цол бол Imperial Master байгаа. За Imperial Master болонгууд яад гэхээр энэ машинаар ингээд тий одоо нэг тэрбум одоо воныг тий ингээд нэг тэрбум воныг ингээд машинаар ингээд гардуулж өгдөг байгаа. За энэ мөчийн төлөө бид нар бүгдээрээ хамтарч ингээд ажилладаг байгаа шүү дээ тий. За энэ нь бол нэг тэрбум вон болохоор цолыг дагалдаж ирдэг тэр одоо тийм ээ цалин байгаа. За энэ хүний цалин нь бол 100 сая. Сар болгоны 100 саяас буухгүй. Гэхдээ Imperial Master ч гэсэндээ яг адилхан тийм ээ автомат Imperial Master хэрнээ тэрнээс арай доогуур цалин авч байгаа нөхцөл ч гэсэн байна шүү дээ. За энэ дээр нэг зүйлийг бид нар анхаарч харах хэрэгтэй. Энэ дээр юу бид нар анхаарч харах хэрэгтэй вэ гэхээр зэрэг бид нар Sharon's Master хүртэл хувийн оноо ерөөсөө Sharon's Master хүртэл хувийн оноогоо 200-500 мянган PV оноо болгоод бэлтчих юм бол Imperial Master хүртэл би хувийн оноогоо өөрийнхөө нэрээр худалдаа авалт хийх ерөөсөө шаардлага байхгүй гэсэн үг байна шүү дээ. Тийм. Энэ дээрээс ерөөсөө 200-500 мянган PV оноогоор явсаар хагаад би Imperial Master цолонд хүрнэ гэсэн үг. За энэ хүртэл би хинээр худалдаа авалт хийгүү мэдээж баруун зүүн талд байгаа идэвхтэй ажилд байгаа эцсээ хүртэл хамтдаа би тийм ээ цолонд хүрье гэж бодож байгаа. Тэр хүнийхээ баруун зүүн талыг нэг багийн дэмжээд борлуулалт хийгээд явнаа гэсэн үг байна. За эцэст нь ингээд хэлэхэд би өөрөө ямар ч нөхцөлд за ингээд мэдээж би энд удаан хугацаагаар бизнесийг хийж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Би ажиллаад байдаг ямар ч нэг юу байхгүй тийм ямар ч үр дүн байхгүй байна гэж бодогдохгүй ч гэсэн магадгүй танд байгаа ах тийм ээ. За та үр дүнгүй биш тийм ээ 2 жилийн өмнөх инх туяа тийм ээ 2 жилийн өмнөх инх туяа тийм ээ 3-5 жилийн өмнөх тийм ээ туяа тийм ээ яг одоогийн би тийм ээ өөртөө дээрээ Atomic компанид ороод ажил хийхээс өмнө тийм ээ Atomic компанид ороод энэ шүлжээний бизнесийг хийхээс өмнө та өөрөө хэн байсан бэ гэдгийг дахин нэг бодож үзээрэй тийм ээ яагаад тэгж бодож үзээрэй гэж байгаа вэ гэхээр зэрэг магадгүй та энэ компанид ороод тийм ээ 3 жилийн дараа тийм ээ 4 жилийн дараа Imperial Master цолонд хүрсэн хинч байхгүй юу Atomic компани 10 жил 15 жил тийм ээ Atomic компанид ажилласан ийм хүмүүс Imperial Master болох тэр шатн дээр зогсчихдаг. Яагаад вэ? Тийм ээ. Яагаад вэ гэхээр зэрэг би Imperial Master болох хүртэл тэр замаар би болох хүртэл Imperial Master болох хүртлээ би ямар үйл ажиллагаа тийм ээ ямар би тийм ээ шат тийм ээ дараалалаар явдаг вэ гэхээр би өөрөө тийм ээ Imperial Master бүрэн тийм ээ бүрэн мөсөн боловсон лидер болохын тулд би өөрөө бэлтгэгдэж байдаг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол би өөрөө лидер тийм ээ би өөрөө надтай хамтрагч тийм ээ хүмүүсийг хүлээж авах бэлтгэгдсэн тавг болох хэрэгтэй гэсэн. За энэ дээр болохоор энэ орчуулганд би яатсан юм бол яг энэ дээр орчуулганд байхгүй. Энэ болохоор зэрэг бэлтгэгдсэн тэр тавгны хэмжээгээр миний бизнес сайн болдог. Бэлтгэгдсэн таны зүрх сэтгэлийн тийм ээ тэр тавгын хэмжээгээрээ би тэр хэмжээгээрээ авч чадна. Тэр хэмжээгээрээ би хүмүүстэй хамтарч ажиллаж чадна. Тэр хэмжээгээрээ би хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадна. Тэр хэмжээгээрээ би хүмүүсийг дэвчих үедээ дэвчиж, өнгөрүүлэх үедээ өнгөрөөж, хайрлах үедээ хайрлаж, тийм ээ тэр хэмжээгээрээ би баг хамт олныг бүрдүүлж чадна гэсэн. За магадгүй та олон жил ажилласан ч гэсэндээ тийм ээ өөртөө би ямар ч үр дүнгүй байна гэж бодож байгаа бол энэ хугацаанд өөрийнхөө тавгийг бэлдэж байгаа над дээр ирэх ёстой, над дээр тогтох ёстой, хүмүүсийг хүрээлүүлэх ёстой. Тэр зүрх сэтгэлийн тийм ээ тэр тавгийг та өөр дээрээ бэлдэж байгаа шүү гэдэгтээ өөртөө урам өгöd урагшлаараа тийм хизээж амархан зүйл гэж байхгүй шантрах үе байна, ухрах үе байна. За энэ үед бол би хоосон байгаагүй би өөр дээрээ ажилласан. Тийм ээ алдаан дээрээ засаад өргөжлөх ёстой гэдэг дээр анхаарлаа бас хандуул иргэн босоосой гэж хүсэж байна. За лидер хүн болохоор ер нь ямар зүйлийг ингээд эрхэмлэх ёстой вэ гэх энийг болохоор манай спонсор энэ нэг өрнг хичээл хийж байгаа надад айгүй гоё санагдсан байхгүй юу. За миний өөрийн тийм ээ одоо миний бие авч явах байдал тийм ээ би бусдад хандах тийм ээ майнд гэдэг нь бусдад хандах байдал лекц семинар сонсож байгаа тэр дүр тийм ээ за жишээ нь юм бол семинарт орж ирчээд би тийм ээ сэтгэлдээ хэллээ магадгүй энэн дээр бид нар бүгдээрээ анхаарах хэрэгтэй байхгүй энэ дээр байгаа бүх хүмүүс энд өнөөдөр хичээл сонсож байгаа хүмүүс дотор ч гэсэндээ бүгдээрээ миний партнероор тий бүгдээрээ миний спонсор биш шүү дээ тий магадгүй өнөөдөр яг энэ цаг дээр танд хамааралгүйгээр шинэ хүн ороод ирсэн байж болох юм тий за тэгвэл энд та тийм ээ
Танд хамааралгүй байсан ч гэсэндээ миний майнд өөрийгөө тийм ээ өөрийн хувцаслалт би өнөөдөр шинэ хүмүүс байгаа гэдэг үүднээс энэ шинэ хичээлийн дээр сэтгэлдээ хэлээд ингээ тийм ээ бусад хүмүүсийн төлөө үргэлж би зөв дүрхтэй байх хэрэгтэй. Би үргэлж би лидер хүний дүр дүрхтэй байх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө бэлтгэгдсэн тавг байж чадаж байгаа юу гэдэг дээр бүх зүйл дээр ингээ фокусаа ингээ тааруулж өгч байгаа байхгүй. За тийм учраас бүгдээрээ хамтдаа тийм ээ миний партнераар байхгүй байсан ч гэсэндээ энд та тийм ээ боловсон жинхэнэ лидер хүний дүр төрхийг өнөөдөр харуулж чадаж байгаа юу гэдэг дээр энэ дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байгаа. За мэдээж амжилтанд хүрэхийн тулд тийм ээ би үнэхээр боловсон тийм ээ боловсон биеэ зөв авч явж чаддаг хэл үг дээрээ ч гэсэндээ анхааралтай хандаж чаддаг тийм ээ ийм хүн болж иж би одоо тийм үнэхээр лидер хүний тав үнэхээр над дээр хинч ирсэн байсан хамтраад ажиллах сэтгэл төрхийц ийм бэлтгэгдсэн бизнесмен лидер болохын тулд тийм ээ 2 жил, 3 жил, 10 жил, 15 жил тийм ээ энэ хугацаанд намайг боловсон хүчин болгохын тулд энэ сургалт семинар, энэ спонсорууд, зөвлөх спонсорууд байгаа гэдгийг бас бид нар ингээд дахин нэг анхаарч үзээ тийм ээ. Өдөр тутмын хичээлдээ төвөгтэй санагдсан ч гэсэндээ би өөрийнхөө төлөө хэн нэгний төлөө би тийм ээ өнөөдөр би өнөөдөр хичээл зааж байгаа нь би өөрөө сайн болоод биш шүү дээ. Би өнөөдөр хичээл зааж байгаа нь та бүхэн сургахын тулд биш байхгүй. Би өнөөдөр хичээл зааж байна гэдэг чинь би өөрөө тийм ээ бэлтгэгдсэн лидер болохын тулд би өөрөө импрал хүртэл тэр шатаар алхахдаг тийм ээ тийм боловсон лидер болохын тулд би өнөөдөр өөрөө засгалжуулагдаж байгаа гэсэн үг байхгүй. За тийм болохоор бүгдээрээ бид нар хамтдаа амжилтанд хүрэхийн төлөө бид нар нэгэн баг болоод нэгэн гал болоод орж ирсэн юм чи энэ дээр бид нар анхаарч ажиллах юм бол тийм ээ үнээр бэлтгэгдсэн сав болоод хинч байсан надаар ирээд тийм ээ одоо нөгөө соронц шиг наалддаг ийм бизнесмен ийм бэлтгэгдсэн лидер болж чаднаа гэдэг итгэж байна. За тэгээ миний семинарыг бас лекцийг бас ингээд бэлтгэгдсэн хичээлийг анхаарлаа тавьж сонссон та бүхэнд баярлалаа.